Энэ удаагийн бичлэгээрээ та хэдтэй X-ийн талаар танилцуулахаар бэлтгэсэн байна. Хамтдаа шалгацгаая. Та хэд X-ийг шалгадаг уу? Би хаяа X-ийг шалгадаг. Манай X дэлхийд хэдэд чигсэн байна. Ямар компани урд нь бичигдсэн байна. Яагаад байр хурчуу гэд би ерөнхийдөө жил болгоно л сонирхож харддаг юм. Тэр нь юу хэлээд авъя гэхээр манай X ажлын газрын талаар байгаа юм. Би энэ компанид ажиллаж байсан. Дэлхийн топ агаарын тээвэрлэгчдийн ранкийг жил болгон гаргадаг. Тэгээд тэрийг нь шалгаад манай X компани ажлын газар маань дэлхийд хэдэд чагсан байгааг нь үргэлж хардаг гэх юм уу. 2024 онд шалгахад манай X 7 дугаар байранд орсон байсан. За тэгээд 2025 оныг хараахан шалгаж амжаагүй буюу дэлхийн хамгийн шилдэг агаарын тээврийн компаниуд одоо ямар компани байгааг хэдүүлээ хамтдаа шалгая. Нэгт Qatar Airways орсон билээ. Катарын Доха хотод байрладаг агаарын тээвэрлэгч компани. Эдгээр шилдэг компаниуд агаарын тээвэрлэгчдийг шалгаруулахдаа жил болгон Skytrax-аас явуулдаг судалгаа байдаг. Тэр нь зорчигчдоос нь авсан сэтгэл хангамжийн судалгаан дээр нь үндэслээд шилдэг агаарын тээвэрлэгчдийг шалгаруулдаг гэсэн үг. Мэдээж хэрэг онгоцны тоо одоо destination буюу очиж байгаа улсын тоо нөлөөлж байгаа. Гэхдээ хамгийн их нөлөө үзүүлж байгаа нь зорчигчийн сэтгэл ханамж шүү манайхаа. Тэр хүмүүсийн мэдэрсэн мэдрэмжид үндэслэн шилдэгүүдийг тодруулдаг гэсэн үг. За тэгээ Катар маань нэгт орсон байна. Катар яагаад нэгт орсон бэ гэхээр хамгийн өндөр түвшний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлдэг компани. Ерөнхийдөө бол юу гэж хэлж болох вэ гэхээр Катарын үйлчилгээ дэлхийн хамгийн шилдэг гэж хэлж болно. Мөн зорчигчдоос нь одоо сэтгэл хангамжийн судалгаа авч хагаад хоолных нь амт чанар хамгийн гоё гэж хэлсэн байсан. Бас Катарыг нэг номерт болгоод байгаа нэг шалтгаан нь Катарын бизнес классийн үйлчилгээ, бизнес ангиллын үйлчилгээ хамгийн гоё гинэ. Зорчигчдоосаа дандаа өндөр үнэлгээ авдаг. За тэгэхээр энэ нь эдгээр нь Катарыг нэг номер байлгах гол шалтгаан болдог юм байна. Мөн дээрэс нь нэмэгдээд байгаа нэг шалтгаан нь Катар дандаа шинэ онгоцнуудаар нислэгээ үлддэг юм байна л да. Жишээлбэл Airbus 350, Boeing 787 гэх зэрэг дэлхийн шин шилдэг онгоцнуудаар нислэгээ үлддэг юм байна. Тийм болохоор Катар хамгийн шилдэг агаарын тээвэрлэгч компани болсон байх нь. Хоёрт нь Сингапурт байрлалаа Singapore Airlines. Singapore Airlines ер нь жил болгон л дэлхийн шилдэг агаарын тээвэрлэгчид топ 3-т байдаг. Топ 3-т дандаа байдаг шалтгааных нь хамгийн чухал зүйл нь юу байдаг гэж бүхэгийн ажилтнуудын туршлага, ур чадвар. Бүхэгийн ажилтнуудын туршлага, ур чадвар тэр зам мэргэжлийн байдал нь Singapore Airlines-ыг дандаа топт байлгахад хамгийн өндөр нөлөө үзүүлдэг гэсэн. Singapore Airlines хүнээ сонгож авахдаа маш өндөр стандартын дагуу сонгож авдаг. Мөн хүнээ бэлдэхдээ сургалтын чанар маш сайн байдаг гэсэн. Маш сайн сургалтаар ажилтнуудаа бэлдэж үйлчилгээндээ гаргадаг гэсэн үг. За та энэ дээр Singapore Airlines-ийн дөрөв товцыг харж байна. Харахад би твтэйхэн биш ингээд нэг юм амар бариу юм шиг харагдчихад. Гэхдээ хувц нь маш твтэйхэн байдаг гинэ. Агаарын үйлчлэгээ үйлчлэгчдийн дөрөв товц нь өөрөө галт тэсвэртэй, усанд тэсвэртэй ямар нэгэн аваар осод болоход бид нь хөдөлгөөнд нь саад болохооргүй зохион бүтээгдсэн байдаг л да. Тэгээд Singapore Airlines-ийн хувцыг би ямар байдаг болоо гэд бодоод судлаад үзсэн чинь маш твтэйхэн байдаг гэсэн. Суухад, босгоод ямар нэгэн гинтийн ослын аваарын үед хувц нь бид нь ерөөсө төөртдөггүй маш твтэйхэн байдаг гэж бичсэн байна лээ. За тэгээд Singapore Airlines 2-т орсон байна. 3-т нь Хонконгт байрлалтай Cathay Pacific орсон байлээ. Cathay Pacific би өмнө нь шилдэг болж байсан юм сайн мэдэхгүй байгаа юм. Гэхдээ Cathay Pacific 3-т орсон шалтгаан нь зорчигчдоос нь ирсэн сэтгэл хангамжид нь тулгуурсан юм байлээ. Яагаад гэд асуугаад үзсэн чинь Cathay Pacific-аар нисэх үед зорчигчд амар тайван байдлыг мэдэрдэг гинэ. Cathay Pacific-ийн онгоцных нь интерьер өнгөн хүнд тайвширлыг өгдөг. За тэгээд дээрэс нь суудлал нь маш тав тухтай гэсэн. Бусад агаарын тээвэрлэгч компаниудын суудлаас илүү тав тухтай байдаг гинэ. Тэгээд зорчигчд нь Cathay Pacific-аар илүү холын нислэгт мөн дундын нислэгт нисэх туртай байдаг гэсэн. Emirates Airline 4-т орсон байлээ. Emirates-ийг хүмүүс Катартай аягүй андуураад байдаг. Хоёр өөр улсын хоёр өөр агаарын тээвэрлэгч компани шүү манайхаа. Гэхдээ байрлал нь ойрхон болохоор хүмүүс андуураад байдаг юм шиг байна лээ. Emirates-ийн давуу тал нь юу вэ гэхээр 6 твд хамгийн өргөн
destination буюу агаарын тээврийн чиглэлтэй гэсэн үг. Энэнгээрээ давуу талтай. Дээрээс нь Emirates-ийн одоо шилдэг болгодог нэг шалтгаан нь хамгийн тансаг мэдрэмжийг өгдөг. Emirates-ээр нисэж байгаа хүмүүст ерөөсө гол зорилго нь Dubai feeling өгөх буюу Dubai мэдрэмжийг өгөхөд зорж ажилладаг. За тэгэхээр Emirates-ээр нисэж байгаа бол зорчигчд нь тансаг мэдрэмжийг мэдэрдэг гинэ. Мөн адил Emirates-ийн 1-р зэрэглэлийн үйлчилгээ бол дэлхийд одоо first class гэж ярьдаг те. Энэ нь дэлхийдээр шилдэгт тооцогддог. Та мэдсэн бол дотроо шүршүүртэй онгоцнууд байдаг. 1-р зэрэглэлд нисэж байгаа хүмүүс нь орон дээр унтаад тэгээ босоод шүршүүрт орох боломж бас байдаг. Нэг юм сонирхолтой Emirates-ийн нислэгийн бар гэж байдаг. Бусад компаниудад ч гэсэн байдаг л да, бусад нислэгийн компаниудад. Гэхдээ Emirates-ийн амар алдартай. Emirates-ийн бартендерийн одоо яг тэр энэ баарны үйлчилгээ нь хамгийн өндөр үнэлгээг авсан юм байна. 5-т Японы агаарын тээвэрлэгч Ана орсон байлээ. Мэдээж хэрэг Японы агаарын тээвэрлэгч топ 5-д орохгүй бол одоо өөр ямар агаарын тээвэрлэгч топ 5-д орох вэ гэж бодлоо л да. Ана яагаад шилдэг болсон бэ гэхээр Анагийн цаг баримтлагдаг тэр одоо цаг баримтлал гэхүү те дандаа цагтаа нисдэг, дандаа цагтаа очдог хэрэглэгч зорчигчтойхоо итгэлийг хүлээдэг энэ байдал нь топ 5-д ороход хамгийн өндөр нөлөө үзүүлсэн гинэ. Зорчигчт нь Анагаар нисэж аваад би хизээч хоцрохгүй гэдэг итгэлтэйг нисдэг гинэ. Мөн адил Анагийн шилдэг болоход нөлөөсөн нэг зүйл нь онгоцны цэвэрлэгээ. Анагийн онгоцоор нисэж байгаа бол та маш цэвэрхэн суудал дээр суун, маш цэвэрхэн одоо бүхээгт нислэгээ үргэлжлүүлээд одоо зорсон газартаа очно гэсэн үг. Тэгэхээр цэвэрлэгээ хүртэл агаарын тээвэрлэгчийг шилдэг болоход нөлөө үзүүлдэг юм байна. Бид хэдийн хамгийн сайн мэддэг агаарын тээвэрлэгч 6-д орсон байлээ. Turkish Airlines. Та хэд бүгдээрээ Turkish Airlines-ыг мэднэ те. Монголоос Стамбулын чиглэлд шууд нислэг үлдэж байгаа. Тэгээ дээрэс нь бид нэрийг Европтой холбож байгаа, Америктой холбож байгаа компани л Turkish Airlines өөрөө яхаарахгүй мөн. За Туркид байралтай агаарын тээвэрлэгч компани. Turkish Airlines яагаад шилдэг болсон бэ гэхээр хаанаас ч хаашаа явсан огтлолцох цэгүүд олонтой гэсэн үг. Turkish Airlines олон тим нислэгүүдтэй огтлцлын нислэгүүд ихтэй гэх юм уу? Тэрнгээр амар алдартай. Та Turkish Airlines-аар хаашаа ч ниссэн яаж игээл одоо боломж төвлөрийг санал болгоод таны хүргээд өгнө гэсэн үг. Тэрнгээр амар алдартай юм байлээ. Хоёрт нь болохоор зэрэг Turkish Airlines нэх үнэтэй биш. Гэхдээ нэх үнэтэй биш ирнэ хоол амар амттай гэсэн. Finally 7-д манай X орсон байлээ. Бүгд найрамд Солонгос улсын Korean Air компани. Солонгост байралтай агаарын тээвэрлэгч компани. Хүмүүс Korean Air-ийг яагаад шилдэг 10-т багтаах одоо сонголт хийсэн бэ гэхээр Korean Air-ээр нисэж байгаа бол та ямар ч стрессгүй 5 тухтай нислэгийн үйлчилгээг авах боломжтой байдаг гэж хэлсэн байлээ. Дээрээс нь Korean Air-ийн үйлчилгээний стандарт маш сайн. 8-д Air France орсон байлээ. France-аар ниссэн хүмүүс нь Европ мэдрэмжийг авсан. Нислэгийнхэн тийм хоол нь дарсан амар амттай байсан гинэ. Тэгээд бүр тэр тусмаа дарсан маш амттай байсан. Гой дарсаар үйлчлэгээ үзүүлдэг гэд бичсэн байсан. Тэдгээр нь бүгдээрээ тэр Европ мэдрэмж өгөөд байгаа, тэр нэг юм шик филинг өгөөд байгаа нь өөрөө Air France-ыг 8-д ороход хүргэсэн юм байна лээ. 9-р хайранд Japan Airlines буюу JAL орсон байлээ. Japan Airlines нь Японы иргэний агаарын тээвэрлэгч компани байгаа. Тэгээд түрүүний хэлсэн Анатай яг адилхан цаг барилтаараа маш одоо сайн. За тэгээ дээрэс нь нислэгийн цэвэрлэгээ, нислэгийн хоол бүгдээрээ сайн. JAL-ийн 9-р байранд орсон шалтгаан нь өөрөө Япон үйлчилгээний мэдрэмж гэсэн. Япон мэдрэмжийг өгдөг гэсэн. Тэргээд хүмүүст маш сэтгэл хангамжтай үйлчилгээ үзүүлсэн учраас хүмүүсийн үнэлгээгээр Япон дэлхийн топ 10-аас 9-р хайранд орсон байлээ. 10-ын 10-т ямар компани орсон гэж бодож байна та хэд? Хятадын Hainan Airlines орсон байлээ. Үйлчилгээнийх нь стандарт хүмүүсийнх нь дөрөмт хувцс нь маш өндөр үнэлгээ авахд нөлөөлсөн юм билээ. За ингээд хэдүүлээ дэлхийн топ 10 авиа компанийг мэдэж авлаа, танилцаж авлаа. Эндээс хэдүүлээ нэг чухал зүйлийг ойлгоод авчия гэж би дүгнэж хэлмээр байна л да. Тэрний юу вэ гэхээр үйлчилгээ бас дахин үйлчилгээ гэж хэлмээр. Үйлчилгээний стандарт сайн байх тусам хэрэглэгчийн сэтгэл ханамж өсч идэг. За энэнгээр дагаад орлого ашигч гэсэн нэмэгдэж идэг гэсэн үг. Мөн адил
Хэрэглэгчийн одоо тэр зорчигчийн ч байна уу, хэрэглэгчийн ч байна уу, сэтгэл хамжинд хамгийн их нөлөө үзүүлдэг зүйл нь үйлчилгээний стандарт дээр нэмээд тав тух гэдгийг хэдүүлээ өнөөдөр харлаа тий. Орчин бас айгүй чухал байдаг бахнэ. Эдгээр зүйлүүд нь бүгдээрээ нийлээд хэрэглэгчийн эерэг мэдрэмжийг бүрдүүлдэг байх нь байна. За тэгээд та бүхэндээ хэрвээ бизнес эрхэлж байгаа бол үйлчилгээгээ бити хаяараа гэж зөвлөмөр байна. Үйлчилгээ бас дахин үйлчилгээ. За туршлагалаа байла дараагийн бичлэгээр уулзцгаая. Түр баяртай.